За баярлалаа. Тэгэхээр энэ хөтөлбөрийг өмнөх их хурл нэлээд төгсгөл рүүгээ хэлэлцээд тэгээд гаргаж чадаагүй л дээ. Тэгээд энэ их хурл бас нэлээд эхлэлдээ хэлэлцээд энэ авилгын талаар төрөөс баримтлах бодлогыг ингээд эртнээс тогтоогоод ер нь чиг зүгөө гаргах нь энэ зүйтэй гэж бодож байна. Тэгээд энэ хөтөлбөрийг ерөнхийд нь бол ажлын хэсэг байнга ороо гэж дэмжиж өөрчлөлтүүдийг оруулж явж байгаа. За энэ дээр нэгэн хэлцүүлэгт гол асуудлууд яригдсан байх ёстой. Дараа нь энэнийхээ дагуу одоо энэ чинь маш олон эрх зүйн акт баримтчид одоо өөрчлөгдөн боловсронгүй болно. Тэр бүгдээр нэг зүйлийг би анхаардсан санагдаад байна. Одоо жишээ нь энэ хөтөлбөрт ингэж байгаа байхгүй юу? Одоо энэ төрийн албаны аливаа томилгоод улс төрийн намын нөлөөлөөр томилох чөлөөлөх асуудлыг зогсоох гэдэг. За дээр нь одоо энэ аюулгүй албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн холбогдсон төрийн өндөр албан тушаалтнууд хариуцлага одоо хүлээлгэх гэдэг. Энэ хөтөлбөрт ингэж орсноор анх удаага одоо ингэж байгаа юм шиг ийм буруу ойлголт төрөх вэ? Энэ бол угаасаа одоо Монголын өнөөдрийн хүчин төгөлдөр хуулинд угаасаа байгаа асуудал. Хөтөлбөрийн зорилго бол одоо энээс өмнөх нь бол одоо болж ийн энээс хойшх нь болохгүй гэсэн ийм ойлголтоор явчих гэдгээс бол бас болгоомжлох хэрэгтэй л дээ. Жишээ нь одоо ингээ өргөн барьж байгаа хуулиуд жишээ нэг юм яваад байгаа шүү дээ. Одоо энэ офшорыг хориглох хууль гэдэг. Одоо энэ 100 хоног гэдэг энэ дотор засгийн газар рекламдаад байна л да. Энэ 100 хоногт хийсэн одоо хамгийн том ажлын нэг офшорыг хориглох хууль. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө офшор бол зөвшөөрж исэн. Гэмт хэрэг биш байсан. Одоо энэ хууль гаргахлаар ингээд офшор хууль ус болох юм а гэдэг ийм ойлголтыг нийт төрүүлж байгаа байхгүй. Яг энэ шиг ингэж буруу тийм ээ одоо нэгэнд өнөөдөр бол үнэхээр хулгай хийсэн, авилгал авсан, хууль зөрчсөн энэ бүх тохиолдол чинь өөрөө өнөөдөр хууль бусаа. Энэ механизмаа боловсронгүй болгох энэ тогтолцоогоо бол өнөөдөр бид цаашид яаж илүү одоо сайжруулах вэ гэдэг дээр энэ хөтөлбөр гарч байгаа. Яаж өнөөдөр олон улсын хамгийн сайн жишгийг өнөөдөр Монгол нотолшуулах вэ гэдэг дээр энэ хөтөлбөр гарч байгаа гэж ойлгохгүй бол ерөөсөө энэс өмнө одоо энэ тунхагласан асуудал энэс өмнө бол зөвшөөрж байгаа юм шиг ийм нөхцөл бол үүсвэ гэдгээс айгаад байгаа. Ер нь өнөөдөр Монголын авилгалын гол асуудал бол үнэхээр энэ улс төрийн хүрээнд авилга гэдэг бол бид яг гол эзнээ бол өнөөдөр бас сайн онилж засч чадаагүй л байгаа шүү дээ. Энэ дотор одоо шинэ зүгээр тунхаглууд бол байгаа юм. Одоо яг улс төрийн нам доторх авилгалын асуудал. Яг ингээд нам дотор мөнгө тараагаад янз бүрийн одоо авилгачид энэ улс төрийн намууд руу шургалж байгаа шүү дээ. Альж том намууд энэ бол байгаа. Тэгэхээр энийг бол хуулийн байгууллага яадаг. Нам доторх асуудал бид хамаагүй. Улс төрөөсөө айдаг. Ингээ эн чинь бол маш их тийм одоо энэ авилгалыг өөгшүүлсэн юм болоод. Дээр нь сонгуулийн авилга гэж маш ноцтой асуудал. Одоо ингээд сонгогчдод зүгээр нэг мөнгө тараадаг. За ер нь бол сандыг худж авдаг энэ бүр механизм бүр маш боловсронгүй болсон байна. Картаар өгж जैन бүр цалинтай сонгогч бий болох ийм төвшөнд бол хүрж шít. Ингэх юм бол Монгол улсад цаашдаа ерөөсөө сонгуул явагдахгүй ш. Ямар тэнд үзэл бодол алга. Ирээд зүгээр заагцсан хаягаар нь очиод хурууны хээг уншуулаад тэгээд давсан авилгалынхаа дагуу саналаа өгч. Тэгэхээр энэ бол цаашдаа Монголын улс төрийг бол хизээч одоо энэ авилгалаас ангижруулах болцоог бол бүрэн хаашаа гэдэг хэлмээр байна. За дээр нь төрийн албан тушаалыг зарж जैन зараагүй ингээд маш олон одоо эргэлзээнд яваад байгаа. Жишээ нь одоо энэ 60 төгрөгийн бичлэг тийм ээ. За сонгуулийн үеэр маш том улс төр болсон. Дараа нь энэ эвлүүлэг байжээгээ гарцсан. Гэхдээ тэгээд энийг нэг ард түмэнд ойлгомжтой нотлоод өгөлт. Хэрвээ гүтгэсэн бол гүтгэсэн гэдээ одоо хариу хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хүлээлэг. Үгүй бол үнэхээр бие даасан шинжээчээр энэ бол бичлэг байсан. Бишээ бичлэг нь эвлүүлэг байсан гэдэг нотол. Ингэх юм бол өнөөдөр эн чинь үнэхээр энэ одоо 60 тэрбум бичлэг гэдэг энэ чинь яг төрийн авилгал, төрийн албан тушаалын авилгал. Өнөөдөр энэ үнэхээр хууль бусаар хэдэн мянгаар нь одоо хүмүүсийг хомроглон халж шít. Тэгээ энэ бүх албан тушаалыг чөлөөж аваад яаж нэргээд энийг борлуулж гэсэн ийм одоо том хардлага нийгэмд маш их байна. Энийг өнөөдөр бид нэр энэ хөтөлбөрийг баталж байна. Энэ хөтөлбөрөөс хойш янзлна гэдэг биш. Өнөөдөр энийг бол үнэхээр ард түмэнд ойлгомжтой бодиттой хариуг нь өгөхгүй бол энэ чинь өөрөө бол маш том хардлага, маш том битүү хар уут бий болоод байна. Үнэхээр тэр бичлэгийг эвлүүлэг байсан гэдгийг бүр нотолж өг. Бие даасан шинжээч. Зүгээр нь цагдаагийн албан бичиг бол энэ хангалттай биш. Ингэж өнөөдөр монголчууд бид за үнэхээр энэ асуудал бол эвлүүлэг байжээ, гүтгэлэг байжээ. Харин нэг энэ гүтгэлгийг тараасан тэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хариуцлага хүлээх хэрэгтэй. Ийм байж болохгүй. Ингэх юм бол Монголын төр хязгаар зэвэршгүй шүү. Энэ асуудлыг бол би зориуд анхаарасаа гэж бодож байна. Баярлалаа.